За сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Боловсролын тухай ярилцах подкастын маань энэ удаагийн дугаарт нийслэлийн ерөнхий боловсролын 4-р сургуулийн захирал Наран Чимэг багш маань ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе, баярлалаа. За тэгээ бидний урилгыг авч хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Бид нар эхнийхээ асуултыг таны ажлын гараа хаанаас эхэлж исэн бэ? Ямар байгууллагад байсан бэ гэдэг асуултаар эхлэе. За намайг энэ дугаартаа урьж оролцуулж аваад маш их баярлалаа. За миний ажлын гараа Төв аймгийн Цэсмас эхэлсэн. Би Монгол Улсын их сургуулийн математикийн ангийг төгсөөд одоо тэр үеийн бараг илгээлтээр тэнд очиж ажиллаад 4 жил болоод эргэж хотод орж ирээд Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуульд математикийн багшаар 15 жил ажилласан. Тэгээд 45 дугаар сургуулийн захирлаар 13 онд томилогдоод тэгээд сая 25 оны 3 сарын 26-нд боловсролын сайдын шилжиж ажиллах журмын дагуу 4-р сургуулийн захирлаар томилогдоод ингээ 2 сар хэртэ болчихнаа. Зүг. Захирлуудын ер нь шилжиж төлөвлөгөөний томилгоо гэдээ явагдаад байгаа шүү дээ. Энэний талаар та энд журмын дагуу ер нь шилжсэн биз дээ. Тэгсэн. Манай Монголын боловсролд бол энэ баг анхны тохиолдол. Одоо Солонгос, Япон орнуудад бол нэг багш, нэг одоо удирдлага тэрхтгэл сурагчиг хүртэл нэг ангид нөгөө удаан олон жил хамт суралцуулдаггүй. Ингэ шилжин одоо ажилуулдаг, суралцуулдаг ийм одоо журамтай. Энэ журмыг Монгол улс маань энэ өнгөрсөн 24 онд сайтын тушаал гараад 8-аас дээш жил ажиллаж байгаа хүмүүс одоо өөрийн хүсэлтээр шилжиж ажиллах ийм журмын дагуу өөрийнхөө хүсэлтээр шилжиж ажиллаж байгаа. Энэ бол бас их зөв зүйтэй ажил гэж бодож байгаа. Хүн нэг газараа ингээд удаан байгаад ах бол бас нэг тийм сайн биш гэж үзэж байгаа учраас өөрийгөө шинчлэе, одоо ажиллаа шинээр эхлэе гэсэн байдлаар ингээд зөрөгтэйгээр ажлаа үрчилсэн. Тийм 12 жил ажилласан хамт олоноо орхиход бол бас тийм сайхан байгаагүй. Тийм амаргүй байсан баг тийм. Амаргүй байсан. Шинэ сургууль дээр очиад одоо 3 сар болж ийн гэсэн үг тий. 2 сар гарan 2 сар гарan болж ийн гэсэн үг шүү дээ тий. Зөв. Хоёлаа тэгэхээр 45 дугаар сургуулийнхаа тухай ярилцъя тий. Анх шууд та багшаасаа захирал болж орсон уу тий? Тэгсэн. Ер нь 45 дугаар сургууль дээр байхдаа таны ерөнхийдөө барьдаг зарчим юу байв тий? Баг хамт олноо яг ямар алсын хараар руу чиглүүлж ажиллаж исэн талаар ярил. 45 дугаар сургууль дээр би багшаас шууд захирал болоод ирэхэд мэдэхгүй чадахгүй маш их байсан. Тэгээд 45 дугаар сургуулийн маань хамт олон бол маш сайхан хамт олон байсан. Тэгээд яг нөгөө боловсролын одоо нөгөө цөм хөтөлбөрийн шинжилгээний үе таарсан. Тэгээд энэ 13 онд бол ерөнхийдөө бас захирлуудын ажлын бас чиг хандлага бас өөрчлөгдөөд өмнө нь одоо захирлууд аж ахуй ажил хийж сургалт руугаа орно гэсэн тийм чиглэлүүд яг одоо гарч эхэлжсэн үе. Тэгээд 45 дугаар сургуулийн маань хувьд бол 73 онд байгуулагдсан сургууль. Тэгсэн ирнэ барилга нь бүр 56 оны барилга. Одоо хуучин 6 дугаар сургуулийн суурин дээр 45 дугаар сургууль байгуулагдсан ийм сургууль байсан. Тэгээд барилга нь бол нөгөө дахин төлөвлөлтөнд орно, нураагдана, буулгагдана, шинээр баригдана гэж намайг очиход л ийм одоо хандлагатай байсан. Тэгээд ерөнхийдөө бол одоо орчин нөхцөл гэхээсээ илүү үйл ажиллагаа тал руугаа илүү одоо ажиллах ийм л чиглэл надад байсан. Тэгээ нөгөө лаборатори сургууль бас байсан. Анх лаборатори сургуулиуд 2013 онд бий болоод тэгээ боловсролын одоо шинжилгээг түүчээлж ингэж явах юм үүрэг хариуцлагатай сургуулиуд яг ажиллаж эхлээд дөнгөж эхэлжсэн. Тэгээ анхны 13 лаборатори сургууль гэж эхлээд тэгээ сүүлдээ 41 болоод сүүлдээ 45 болоод тэгээ өнгөрсөн одоо 24 онд лаборатори сургуулиудын статус байхгүй болоод бүгд одоо адилхан ерөнхий сургуулиуд болсон байж байгаа. Тэгэхээр лаборатори сургууль гэдгээрээ одоо боловсролын яамнаас гаргаж байгаа бүх шинэ хөтөлбөрүүдийг эхэлж туршдаг, тэрийгэ түгээн дэлгэрүүлдэг ийм онцлогтой байсан. Тэгээд ерөнхийдөө одоо гол барьсан чиглэл маань юу гэхээр бид нэр ирээдүйд зөв одоо иргэн төлөвшүүлэхийн тулд ажиллаж байгаа гэдэг гол зорилготойгоор хүүхдүүдийнхээ одоо ирээдүйн сайн сайхны төлөө алсын хараагаа олж харж ажиллах нь их чухал байсан. Тэгээд ер нь бол
одоо хүүхдүүд маань хичээлдээ дуртай ирдэг. Багш нар маань ажилдаа дуртай. Хамт олонний уур амьсгал одоо сайхан байх нь хамгаас чухал гэж үзчихсэн. За тэгээд хүүхдүүдээ хамгийн бас нэг гол юу баримталж ирсэн юм юу гэхээр зоригтой байх хэвээр. Зоригтой хүн амжилтанд хүрнэ. Зориг бүр ойр байна уу, хол байна уу гэдэг хүртэл ялгаатай. Ойрын зоригтой байвал одоо амжилт нь арай дулимг байх. Холын зоригтой байвал зориг нь бүр амжилт нь улам өндөр байна гэдэг ийм зүйлийг одоо хүүхдүүдэд чиглүүлээд тэгээд 9 сарын эхний одоо 7 хоногт бүр зорилго тодорхойлох 7 хоног гээд төлөвлөгөөндө тусгаад тэгээд хүүхд бүр зорилгоо тодорхойлно, багш бүр зорилгоо тодорхойлно, эцэг эх бүр зорилгоо тодорхойлно. Тэгээд тэр бүхний зорилго нэг чигтэл одоо чиглэж авах ийм байдлыг үүсгэж ажиллаад тэгээд 5 сард нь зорилгоо дүгнэх одоо бас 7 хоног гээд тэгээд 5 сард нь зорилгоо дүгнэдэг ийм одоо үйл ажиллагааг 14 оноос эхэлж хөвшүүлж эхэлсэн. Тэгээд хүүхд бүр бас Монгол одоо ёс заншлаа уламжлан дээдэлдэг байх хэрэгтэй гэдэг бас чиглэлийг баримтлаад тэгээд одоо Монгол ёс заншлын өдөртөө тэгээд Монгол дээлийн өмсдөг бас нэг өдөртөө болоод бас 10 хэдэн жил болж байна. Бараг Монголд анхны сургууль болох бах тэр Монгол дээл өмсдгөөрөө гэх мэтлэн одоо хүүхд багш нарынхаа дунд маш их ажлуудыг хийсэн. Өдөр бүрийн зорилготой даваа гариг бол хүндэтгэлийн өдөр, мегмар гариг бол ёс заншлын өдөр, 3 дахь өдөр лав гариг бол номын өдөр, 4 дахь өдөр гадаад хэлний өдөр, 5 дахь өдөр бүтээлийн өдөр гэдэг. Тэгээ өдөр бүр ингээ өөр зорилготой. Тэр зорилгоо бүр ингээ бодиттой болгож одоо хэрэгжихөөс хэмжигдэхүйч болохын тулд 1-р ангийн хүүхэд хүндэтгэлийн өдөр яах юм тий хүндээ мэдлэл сурыг 2-р ангийн хүүхэд яах юм 3-р ангийн хүүхэд гэдэг ингээ 12 анги маань өөр чадвартай. За Монгол ёс заншлын өдөр гэхээр бас 1-р ангийн хүүхэд одоо цаан сарынхаа тухай мэддэг болъё. 2-р ангийн хүүхэд Монгол наадмынхаа тухай мэддэг болъё. 3-р ангийн хүүхэд Монгол хоолны тухай мэддэг болъё гэх мэтлэн бас 12 анги нь өөр чадварыг эзэмшнэ гэсэн юм зорилготой. За 3 дахь өдөр нь номын өдөр гэхэд 1-р ангийн хүүхэд одоо ном уншиж сурыг, 2-р ангийн хүүхэд номын тэмдэглэл хөтлөе, 6-аар хөтлөе ч гэдэг юм уу те 3-р ангийн хүүхэд номын тэмдэглэл одоо бүтээлч байдлаар номыг үргэлжлүүлэх байдлаар тэмдэглэл хөтлөе ч гэдэг юм ингээд өөр чадвар нь анги ах тусмаа ингээд өөрчлөгдөө дахиад явах ийм одоо чиглэлээр тэгээ гадаад хэлний өдөр гэхээр бас адилхан одоо 1-р ангийн хүүхэд бол өөрийгөө монгол хэлээрээс сайхан танилцуулж сурыг, 2-р ангийн хүүхэд гэр бүлээ танилцуулж сурыг, тэгээ 3-р ангийн хүүхэд сургууль хамт олон дүүргээ танилцуулж сурыг гэх юм. Тэгээ 4-р ангиас нь эхлээд гадаад хэл орж ирээд гадаадаар өөрийгөө танилцуулж сурыг, англи хэлээр танилцуулж сурыг гэдэг ингээд явах жишээний ийм 5 өдөр одоо 5 өөр зорилготой. Тэгээ 5 өөр зорилго руугаа одоо багш олон хүүхд олон хандж ажилдаг. Одоо багш би намрын багш хичээл орлоо гэхэд номтой нөхөрлөх талаар одоо надад хамаагүй гэхгүй хичээл орохдоо хамгийн одоо гоё сүүлийн үеийн унсан номоо яриач ч гэдэг юм уу те хүүхдүүдээс тэм сэтэл тэмүүлэл үүсгээд тэр өдөр яг номонд дуртай болох юм зорилгыг багш олон хэрэгжүүлэхээр ингэж ажилласан байх жишээний ийм одоо олон ажлуудыг хийж исэн. Мөн эцэг эхийн өдөрлгүүдийг их зохион байгуулсан. Эцэг эхийг хүүхдийнхээ оронд цүнхээ барьж ирээд хичээлд суудаг тийм боломжийг бас бүрдүүлж жилд 2 удаа зохион байгуулад эцэг эх маань тэрэнд ирээд одоо гарахтаа хүүхдийнхээ бүтэн өдөр ингээд суугаад гарахад хүү маань охин маань ямар их ядардсан бэ? Хүүхдтэй одоо завсарлагаар идэх хоолыг бэлдэж өгье. Хичээлийн хэрэглийг гаргаад ирсэн дутуу юм байвал хүүхд маань их эвгүй байдалд орд юм байна. Хичээлийн хэрэглийг бүрэн болгож өгье. Гэх мэтлэн ингээд эцэг эхийн оролцоог сайжруулах ажлуудыг бас хийсэн байх жишээний. За багшаа хөгжүүлэх ажлууд дээр бол миний хичээл нийлдэлээ 7 хоног гэж улирал болгон хийгээд тэгээд багш өөрийнхөө хичээл бусад багш нараа урьд суулгадаг, эцэг эхийг урьд суулгадаг ийм ажлуудыг бас хийсэн байж байгаа. 45 дугаар сургууль маань өөрөө лаборатори сургууль байсан гэд шинэ хөтөлбөрүүд эхэлж туршиж байсан гэдэг тэгж шүү дээ. Тэгэхээр ер нь тэн дээр ямар хөтөлбөрүүдийг анх туршиж исэн бэ? Одоо дурдвал ер нь баг боловсрал, суур боловсрал, бүрэн дунд боловсралын
цөм хөтөлбөрийг бүгдийг туршиж хэрэгжүүлжсэн. Зөв анх цөм хөтөлбөр хэрэгжихдээ танай сургуулиуд дээр туршигдсан гэсэн үг шүү дээ. Тэр үед одоо шинэ өөрчлөлт, шинэ хөтөлбөр юм чинь багш нарын хувьд бас ойлгомжгүй зүйл байсан. Тэ өөрчлөлт юм чинь өөрчлөлтөнд хүмүүс янз бүр ханддаг шүү дээ. Одоо зарим нь эсэргүүтэн, зарим нь сайхан дэмжин. Тэгэхээр энийг та яаж удирдах зохион байгуулж тэр ер нь тухайн үед нөгөө боловсролын яамны дэргэд хэрэгжилтийн баг гэж ажиллаад. Тэгээ Монгол улсын одоо мэргэжил болгоны хамгийн шилдэг багш нар сургуулиудаар явж зөвлөм туслах үйл ажиллагааг хийдэг. Тэгээд сургуулиуд лаборатори сургууль бие биенээсээ туршлага солилцох юм одоо зөвлөм туслах үйл ажиллагаа гэд маш олон зүйлүүд явагддаг байсан. Тэндээс л одоо бие биенээсээ туршлага судлаад явжсэн. Одоо ер нь бас цөм хөтөлбөр маань тэгэхээр 13 оноос эхэлсэн гэхээр 12 жил болчихж байгаа юм байна тий. Тий 12 жил болоод 24 оноос сая бас шинжлэгдэх юм эхлээд явж байгаа. Зөв. Тэгэхээр шинэ хөтөлбөр орох болгонд л наан ингээд лаборатори сургуулиудаа байгуулаад зөвлөм туслаад дэмжээл явдаг гэсэн үг шүү дээ тий. Тэр үйл ажиллагаа тэгтээс 23 оноор дуусгаар болсон. Зөв. Бүх сургуулиудаа ижил түвшинд одоо хэрэгжнэ гэдэг байдлаар лаборатори сургуулиудын статус байхгүй болсон байж байгаа. Зөв. 45 дугаар сургуулийн хувьд хичнээн багш ажилтан хэр олуулаа илээ? 45 дугаар сургуулийн хувьд бол 1400 гаруй хүүхэдтэй. Тэгээд 65 багштай нийт 97 багш ажилтнтайгаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Бусад сургуулийг бодох юм бол хамран сурах тойрог багтай. Тэгээ ерөнхийдөө одоо сүүлийн бас хэдэн жил хүүхдийн тоог 40-с дотогш оруулна гэдэг бодлого бариад тэгээ яг л хамран сурах тойргийнхаа хүүхдүүдийг аваад ингээд явсан байж байгаа. Тэгээд хүүхдийн тоо цөөн байна гэдэг бол багшийн ачаал хүүхдийн нөө эрүүл аюулгүй байдал нэтэртэл маш одоо сайн давуу талтай гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө цөөх хүүхдээс одоо 4-р сургууль маань бол 2500 гаруй хүүхэдтэй 117 багш ажилтнтай үйл ажиллагаа явуулж байгаа. Ерөнхийдөө нөгөө юуныхын тоо хэмжээ нь бол ихсэж штэ тий. Ихсэн тий. Тэгэхээр нэг ангид хүүхдийн тоо ч гэсэн ер нь дунджаар 48 өстэй 50 гарсан ангиуд ч бас байгаа. Ер нь одоо бас 4-р сургуулийг тоогийн багасгахыг гэсэн бодлол дээрээс байгаа юу? Яхаар бол яг хүүхдийн тоо багасгахыг гэсэн бодлого бол нөгөө хамран сурах тойргоор л шийдэгдэнэ. 4-р сургуулийн хувьд бол нөгөө тойроод олон байрууд ашиглалтанд орж байгаа учраас хүүхдийн тоо автоматар тэгж багасгана гэдэг юм бол байхгүй байж байгаа. Одоогийн байдлаар нэг 500 гаруй хамран сурах тойргийн бус хүүхд нөгөө холоос явдаг хүүхдүүд байдаг. Тэгээ хамгийн сайн сургууль гэрт ойр сургууль гэж байгаа учраас тэр холоос явдаг хүүхдүүдэд аль болохоор одоо гэртээ ойр суралцаач гэдэг юм уриалгыг бас хэрэгжил энэ жилд төвшүүлээд байж байгаа. Зөв. Ер нь одоо 45 дугаар сургуулиас 4-р сургууль руу ирээд та энэ 4-р сургуулаа ер нь ирээдүйд ямар байгаасаа гэж харж байна. Алсын хараа хаашаа чиглүүлээд баг хамталнаа ер нь хаашаа удирдах явж байгаа талаараа ярил. Ирээдүйд одоо хариуцлагатай нийгэмд үлгэрэлтэй тийм сайн л одоо иргэн төлөвшүүлэхийн төлөө бүх сургуулиудын алсын хараа бол адилхан байдаг гэж боддог. Тэгэхээр ерөнхийдөө бол 4-р сургуулийн хүүхдүүдээ ч гэсэн тэрлүү чиглүүлэхийн тулд ажиллаж байна. Тэгээ аль сургууль дээр ер нь хүүхд бол хариуцлагатай байж энэ өсөх насндаа хариуцлагатай байна гэдэг ийм одоо зөв төлөвшил авчих юм бол насан туршдаа тэр нь хөвшил болоод рефлекс болоод явдаг учраас хамгийн түрүүнд сурагчийн дүрмийг одоо сайн биелүүлэх гэдэг ийм уриалгыг хүүхдүүдэд дэвшүүлээд шаардаад ингэ явж байгаа. Хүүхдлийн болохоор тэгэл нөгөө хэлхээс наашгүй гэл нэлээд шаардлага хэрэгтэй байгаа. Сурагчийн дүрм гэхээр юу байх вэ? Сурагчийн дүрмд хувцас өмснө. Монгол боловсролын одоо ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчид дүрмд хувцас өмснө. За тэгээд хичээл хоцрохгүй таслахгүй гэхээс л эхэлж байгаа гэсэн үг. Ер нь сурагчийн дүрмд хувцас гэснээс ер нь хүмүүсүүд айгүй тэн дээр ингээд янз янз хуваагдаад идэг шүү дээ. Хүүхэд дүрмд хувцас өмсөх хэрэгтэй, хэрэггүй. Одоо чөлөөт хувцас өмсөө явж ивэл өөрт нь тавтай дуртай. Нэг 90 хэдэн онд нөгөө чөлөөт хувцас нэг жил өмссөн санагдчихаа. Тэгээд нэг жил баг 2-3 жил болсон баха. Тэгээд сүүлд нь нөгөө формын загвар өөрчлөгдөд ингээд форм өмсч эхэлсэн. Ер нь бол формтой байх нь бол зөв. Ядчил одоо нөгөө хүүхдүүдийн
амьдралын ялгаа харагдахгүй. Тийм учраас дүрмд хувцастайгаа тэгээ хүүхд болон дүрмд хувцаа өмсөж явах нь бол маш зүйтэй гэсэн ийм шаардлагыг бол хамгийн түрүүнд тавьдаг. Дүрмд хувцастай дүрм журам захирагдана гэдэг бол тухайн хүүхдийн бас зөв төлөвшлийн нэг хэлбэр болно гэж үздэг. Тийм ээ тий. Ер нь эмх цэгцтэй сахилга баттай. Тийм эмх цэгцтэй сахилга баттай дэг журамтай байна. Хүүхдүүд бие биенээ ялгуурлан гадуурхахгүй нөгөө үе тэнгийн дээрлэхэлт байхгүй одоо дуртай хувцас өмсдөг бол одоо үнэтэй хувцас өмсгөөс эхлүүлээл бас өдөр тутам хүүхдүүд эвгүй байдалд орох юм болохоор ер нь бол дүрмт хувцас бол маш зөв. Зөв. Та өөрөө математикийн багш гэдгийг хэлсэн шүү дээ тий. Хэдэн жил багшилж исэн бэ? Би математикийн багшаар 19 жил ажилласан. Тэгээ сургуулийн захирлаар 12 ингээд нийтдээ боловсролын байгууллагад 31 жил ажиллаж байгаа. Тэгээ 4 үеийн одоо сурагчид төгсгсөн байдаг. Миний шавнар бол эдийн засагч, математикийн багш. Миний анхны одоо шавнар Төв аймгийн Цэсмийн шавнар. Би 94 онд очиж 7 дугаар анги аваад тэгээд 98 онд 10 дугаар анги төгсөжсэн. Тэгээд тэр ангийн маань шавнар одоо юу гэж барахдгүй гэхээр манай ангиас 16 багш төрсөн гэж. Ямар гоё. Тэгээ 16 багш төрсөн багшигаа л одоо дуурайсан багтаа гэж ингэж намайг аягүй хөөрөгдөг. Тэгээд би математикийн багш мэргэжилтэй аягүй дуртай. Ер нь математикийн багш болох гэж нэлийн их замыг туулсан. Ээжээсээ зөрөөд ээж маань намайг юу болох гээд нөгөө өөрийгөө дуурайж нягтлан бодогч болох гээд. Тэгээд бидний үед чинь нөгөө конкурс гэдэг айгуу тийм хатуу байсан. Тэгээд 4 группээр конкурс өгдөг. Нэгдүгээр групп нь болохоор монгол хэл нийгмээр өгдөг. Одоо монголны багш центр болдог, сэтгүүлч болдог. Хоёрдугаар групп нь болохоор математик физикээр өгдөг. Тэр нь математикийн багш инженер болдог. Гуравдугаар групп нь хим биологоор өгдөг. Тэр нь эмч одоо химийн багш болдог. Дөрөвдүгээр групп нь болохоор математик, нийгмээр өгдөг. Тэр нь нөгөө Нябо эдийн засагч болох юм 4 группээр конкурс өгдөг. Тэгээд конкурсыг нөгөө аймагт очиж өгдөг. Тэгээд яг явах болсон чи ээж маань намайг за миний охин би нөгөө математикт их сайн, математикийн олимпиадад их явдаг. Тэгээд толгой их өвддөг хүүхдээс за чи толгой их өвд би тэгээ багш болно гэдгийг бол бүр аль багаас шийдсэн байсан. Тэгээл нөгөө химийн багш болно гэж нэг үзэл, орслны багш болно гэж нэг үзэл, тэгж жаал 9-р ангидаа ороод математикийн багш болно гэж бүр шийдсэн. Тэгээ математикийн багш маань намайг ерөөсөө бараг заримдаа гэрт маань ирж бодлого бодуулдаг. Аюу тийм мундаг багш байсан, олимпиадад бэлдээд 60 сайхан гэж багш байсан. Тэгээд нөгөө ээж маань болохоор чи математикийн багш болж яах юм бэ? Нягтлан болцоо гэдэг. Тэгээ нягтлан болно гэсэн чинь нэг л санаанд багтдаггүй нөгөө ээж маань нэг өрөөнд ингээд суугаал тэгээд нөгөө цаастай зуралдаал ингээд ганцаараа суучдаг. Би болохоор тийм хүүхэд биш. Нөгөө нээлттэй хүнтэй харилцах дуртай ийм байсан болохоор би багш болно гэж ингээд тэгээ конкурст явахад нөгөө бид нар машинд ачигдаад бөөнөрөө явдаг. Ээж маань араас явна гэж үлддэг. За миний охин 2-р групп руу 4-р группт бүртгүүлж ирээ гэд хэрэн зэрэг за эхлээд ээжээсээ зүрдэг байсан. Тэгээ сүүлд ээж намайг загнаад би чамд буруу юм хэлэхгүй миний үнээс зүрлөө гэж загнаад болохоор за гэж тэгээ очиод яг 2-р 4-р группт бүртгүүлэх гэсэн чинь ерөөсөл нэг л болж өгдөггүй. Тэгээд би 2-р группт бүртгүүлчихэд байжсэн ээж ирээд за миний охин 4-д бүртгүүлсэн үү гэж тэгэхээр айгу би 2-оор бүртгүүлсэн гэдсэн ээж маань бас өглөөл. Тэгээл нөгөө шалгалтаа өгөөд л яг ингээд орж нөгөө хуваараа сонхолоо. Тэгээд тэр үед чинь бас айгу нөгөө хатуу социализмын үе болохоор 2-р группт одоо баг 30-аад сургууль ирсэн. 4 хуваар нь хөөс заагаагүй. Тэр нь техникийн их сургуулийн дулааны инженер, Германы бэлтгэл, нийтийн хоолны технологи, тэгээд их сургуулийн математик энэ дөрвөнд л хүйс заагаагүй. Бусд нь бүгд эрэгтэй гэж заасан. Хэрвээ тэр дөрвийг миний урд орсон эрэгтэй хүүхдүүд авчвал би одоо хуваарьгүй болно урдаа олон хүүхдтэй байвал гэд. Ингээ байж тал би яг шалгалтын дүн гарч ирээд 4 чагсаад. Тэгээ 4 чагсан урдаа 3 эрэгтэй хүүхдтэй. За энэ 3 тэр 3-ын нэгийг гуруулангийн авлаа гэж бодоход надад аль нэг нь үлдэнэ гэдэг ингээ. Ямар ч үсэн их сургуульд орох нь байна гэд ингээд бодолтой ороод тэр үед ч бас нэг төгсөлтөөс 2 хүн 3 манай өмнөх төгсөлтөөс 3 хүүхдэл их сургуульд орж ирсэн. Манайхаас 4 хүүхэд орж ирсэн. Тэгэл яг орох болсон чи ээж маань за ч тэр нийтийн хоолны технологийн аваарэ чи математикийн багш болж яах юм бэ? Гэтэл хэрэн
нэг л болж өгдөө. Тэгээд ангийн маань багш маань бас өөст манай нараас рестораны дарга болоод багш нь шоолыг тэгээд ингэсэн чи ороод яг тэгэл ээж тэр нийтийн олонний технологиг аваарэ гэж бод бүр айгу загинжаал ингээ оруулсан байхгүй. Тэг яг ороод жагсаал ингээл авах гэж зогсчихсэн чинь одоо би нөгөө сумын улаан ганцны дарга болох юм баг та. Яг юу хийх юм тэр хоол хийж байгаа хүмүүсийг хараад би яах юм? Миний одоо насан туршдаа хийх ажил маань тэр юм уу гэд ингээ бодогдоод тэгээ болохгүй яг нөгөө 4 хуваар дөрүүлээ над дээр ирээд тэнгуут нэг сургуулийн математикийн ангийг аваад тэгэл гарсан чинь ингээл нөгөө аймгийн төвд ч наадан болж байгаа юм шиг амар олон хүмүүс ингээл цувцсан зогсоод хин юу авсан тэр аль сумын хэний үг байх нь хамаагүй гарангуут нь ямар хуваар аав гэж асуудаг байхгүй хамгийн түрүүний хүн асуугууд би амар ингээл өөрийнхөө хүссэнд хүрсэн аюул жаргалтаал их сургуулийн математик гэлдгсэн чи баяр хүрээ гэл. Тэгэл гүүсээр аал яваал нөгөө сумынхан дээрээ очихын наахан нөгөө гинт нөгөө ээж бодогдоод яанаа ээжтэй өвчлэнэ гэл. Тэгэл яалцгүй л очиол ингээл их сургуулийн математик гэсэн чи ээж маань үглээл хэвээр нэрэ дандаа миний үгнээс зүвцэдэг. Одоо яа гэх үү гэл. Тэгэл ээжгээ үглэд болохгүй болохоор нь манай нөгөө бэрхийн нэг охин яг 8 жагссан чамайг их сургуулийн математик авахгүй бол би аавна. Чамайг их сургуулийн математик авал би нийтийн олонний технологи авна гэд орхон өмнө ярьжсэн. Тэгсэн нөгөө охин маань яг нийтийн олонний технологи авсан гингээд тэгэнгүүт би очиод ээжигээ өглөөд болохгүй би одоо насан туршдаа ээжээсээ зурж амьдран гэж байгаа. Одоо хүснээр нь амьдрээд та гэх нөгөө охин дээр очиод хуваараа хойлоо солих уу гэсэн чинь тгий гэдэг байхгүй. Тэгээд эргээд ээж дээр ирээд би нөгөө нийтийн олонний технологиг авчээ гэсэн чайраа ээж маань. Яах миний охин авсан хуваараа авч гэбэжсэн дараа сүлд нь ээж надад нууцаа бас хэлсэн. Гэсэн чинь ангийнх нь одоо 10 жилийнхэн ангийнх нь хүүхдүүд нь бас ингээд надтай адилхан төгсөөд сургууль аваад ингээд би юунээсээ танаа хүүхд юу авсан гэж асууж л тэгсэн чинь ангийнх нь хүүхдүүд нь охин маань их сургуулийн математик авсан гэхээстэй нэрээ гээд ээж айгу хүндэлтэй хэлсэн чинь чи 10 жил тахта математиктай их сайн хүүхдээсээ ээжхэн ширийг хатаах хүүхд гарчтэй гэж хэлсэн юм лээ. Тэгээ сүүлд нь хэрэг над яриад тэгээд би одоо хүүхдүүдэд нөгөө мэрэгжил сонголтын талаар ярихдаа ер нь бол хүнд нөгөө өөрийн хүссэн мэрэгжлээ сонгоно гэдэг бол маш чухлаа гэдгийг айгүй их өөр жишээ авч их ярих дуртай. Тэгээ өнөөдөр математикийн багш болснороо миний амьдрал утга учиртай ингээд аз жаргалтай явж байгаа нь бол мэрэгжил сонголт гэдэг бол маш чухал. Би тэгээ хүүхдүүдэд бас хэлэхдээ хүний амьдралд хоёр л хань байдаг. Тэр ханиад сонгох нь маш чухал. Нэг нь мэрэгжил, хоёр дахь нь ингээм амьдралын хань шүү. Энэ хоёр ханиад зөв сонгох юм бол хүний амьдрал тэгэл зөв сайхан явчихна гэж хэлхийг дуртай. Математикийн багштай бол үнэхээр дуртай. Тийм ээ. Та үнэхээр адлын удалтай. Тэгэл одоо нөгөө хичээл заах зарим үед нэг хичээл заамаар энэ төр санагдана. Тэгэхээр одоо нөгөө цонхтой багшийн оронд энэ төр хичээл заах боломж байна уу гэж тэгтий. Тэгээ өнгөрсөн хавар бас нөгөө удирдлагуудтай хамт эртэц сурч гисэн хөтөлбөр хэрэгжүүлээд 45 дахь сургууль дээрээ. Тэгээд өглөө эрт 7 цагт хүүхдүүдэд цуглуулад манай юу сургуулийн менежер англи хэлний мэрэгчлэлтэйсэн. Сургуулийн менежер маань нэг өглөө, би нэг өглөө, тэгээд багийн менежер маань нэг өглөө, дундын менежер маань химийн мэрэгчлэлтэйсэн. Тэр маань нэг өглөө гэдэг өглөө 7 цагт хүүхдүүд өөрсдөө хүснээр ирээд тэгээд тэр хүүхдүүдтэйгээ хамт бодлого боддог. Тэгээд хэдгээр ангийн хүүхдүүд байхаас шалтгаалаад хамгийн доод ангиас нь эхлээд бодлого бодоод ингээд өнгөрсөн хавар нэлийн олон өдөр бараг 10 эд өдөр хичээл заасан. Үнэхээр гоё. Хүн ер нь хүссэн ажиллаа хийнэ гэдэг үнэхээр л гоё юм байл. Ерөнхийдөө одоо математикийн хичээл дээр бол багшийн бас айгүй нөгөө математик дурлах тий тухайн хүүхэд судлагтгуундаа дурлахад багш нь өөрөө тэр судлагтгуундаа хэр дуртай дурлж ийн гэдгээс хамаарат бас яг нөгөө тэр хүүхдүүд төрөөд ашиг юм л да. Одоо танай ангиас 16 багш төрж ийн гэдэг бол та тэр хэмжээгээрээ дурлаж заасан учраас тийж ин гэсэн үг шүү дээ тий. Яг бүгдээр математикийн багш биш. Зүгээр багшил мэрэгчлээ одоо химийн багш, англиний багш, монголны багш маш олон төрлийн багш нар. Гэхдээ яг та нөгөө өөрөө бас гоё үлгэрэлсэн биз дээ тий. Одоо тийм л юм. Математикийн хичээл дээр ер нь хүүхдүүдийг сонирхолтой болгох гол одоо таны бодлоор юу вэ? Гол нь ер нь бол математикийн хичээл нөгөө суурилж чухал. Нөгөө байшин барихад суурь нь муудлал одоо байшин нурж өмнө гэдэгтэй адилхан. Тэгээд анханасаа ойлголтоо зүг аваад юу суур мэдлэг сайтай бол математик амархан шүү дээ гэд би хүүхдүүдийг ч ойлгуулдаг.
одоо өмнөх хичээлээ мэдэхгүй нэмэх асах үйлдэл мэдэхгүй болвол энгийн бодлогын дөрвөн үйлдэл нэмж чадахгүй ч гэх юм уу те. Өмнөх хичээлээ мэдэхгүйдээ л хэцүү болохоос биш одоо тэр урт найрагч хийжлэхтэй энэ төр адилхан биш шүү. Хүүхдүүдтэй математик бол маш амархан. Тэр урт найраглалыг чийжлээд ингээд насан туршдаа тэрийг мартахгүй явна гэдэг бол бас хувь хүний онцлогоос шалтгаална. Математикийг нэг сурцсан байхад бол ер нь мартагддаггүй ийм одоо сайхан ямар сандал бүгшинжил ухааны хаан бол математик юм а гэдэг шүү гэд. Ер нь ямар ч мэрэгжил ямар ч судлагдахгүй нөгөө хүүхдийг өөрийн сурах хүсэл сонирхлыг төрүүлэх нь айгу чухал. Тэр би бол математикаа тэгж л одоо хүүхдүүдэд хэлж хамгийн гол нь суурьтай л байж иж математик сурна. Хэрвээ чи суурьгүй байгаа бол суураа нөхөд ингээд анханаас нь ойлгоод явах нь чухал шүү гэдэг ийм ойлголтыг өгдөг. Суурьхэрч одоо бүр бага ангиас явж чинь гэсэн үг шүү дээ. Бага ангиас одоо бага ангийн суурьл 4 аргын тоо байлаа гэж бодоход дунд ангид ороод энгийн бодлогын 10-ын бодлогын дөрвөн үйлдэлийг үүсгэхэд одоо тэр бага ангийн суурь 4 аргын тоогоо мэдэхгүй бол тэгэл сурахгүй. Тэгэл өшөө анги ахаал ингээл шинжлэх ухааны мэдлгүүд орж ирэхээр нөгөө дөрвөн үйлдэлээ мэдэхгүй бол тэгэл цаашаа яваад хэцүү болно. Тийм учраас математик бол суурь мэдлэгээл сайн олж авах нь чухал шүү гэдгийг л ойлгуулчихвал тэгэл. Ер нь гэхдээ яг манай монголчууд ер нь математик хичээлдээ сайн байвал ер нь учир нь олно гэдэг нэг хэсэг ярьдаг байж байгаа. Одоо сүүлийн үед ер нь математик хэрэгтэй ч юм уу те нэг бахан синус косинус гээл юм зээлээс одоо тэгээд хэрэг алга байна ч гэдэг юм яриа гараад байдаг шүү те. Энэ дэр таны бодол ямар байдаг вэ? Тийм надаас бүр тэгж асуужсэн байдаг. Одоо бид нэр амьдралд энэ синус косинусыг яаж ашиглаж чинь дэлгүүрт ороод юм худалдаад авахд энэ синус косинус чи хэрэг болж ийн гэж асуужсэн хүн бол байгаа. Гэхдээ математик бол хамгийн гол нь тэр синус косинус өнөөдөр амьдрал өдөр тутамдаа бодоод явах гол биш. Математик бол одоо альва ямиг эмх цэгцтэй сурцаад их тусалдаг. Тэгээд хийсэн үйлдэл болгоно ирэж бас ингэж хардаг. Одоо илэрхийл бодоод дуусахад эхний үйлдэл дээр алдсан бол 5 үйлдэл хийгээд дуусахад эцсийн хариу гарахгүй болвол одоо эргэж шалгаад нөгөө бүр ихний үйлдэлээр алдсан мэн ч гэх юм ингээд цаашаа алдаагаа засаад ингээд явдаг. Тэгэхээр зэрэг ер нь бол хүн амьдралдаа ч гэсэн ингээд алхам болгондоо одоо хянаж бодож явна гэдэг ийм суурь чадварыг бий болгодог. Математик бол маш олон суурь чадварыг бий болгодог ийм шинжлэх ухаан. Зөв. Тэгэхээр одоо хүмүүс бас нэг өрөөсгөл те нэг л өнцгөөс нь хараад хэрэггүй гэдэг юм яриад байгаа шүү дээ. Тийм биш бодлого бодож одоо эцсийн хариу гаргана гэдэг бол хүн амьдралдаа маш олон зүйлийг эмгцэгцтэй хийж зөв одоо алхам хийж авна гэсэн тийм чадварыг л суулгадаг. Одоо та ингээд сургуулийн удирдлага болоод менежерийг алгасаад удирдлага болсон гэж тэгж шүү дээ. Тэгэхээр ер нь танд хамгийн хэцүү байсан юмнууд нь юу байсан бэ? Удирдлага болсны дараа. Яг би боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг гэдэг одоо боловсролын том байгууллагт 2006 оноос хойш сурагч багшаар ажилласан. Тэгээ яг нөгөө удирдах ажилтан бол насан туршидтай ажилдаг. Багш бол хүүхдтэй ажилдаг. Тэр хоёрын ялгаа нь байсан. Тэгээд насан туршидтын сургалтыг ингээд нэлээд олон удаа зохион байгуулсан болохоор надад бол бас яг захирал болоод ажиллахад нэг тийм одоо хэцүү байсан зүйл бол байхгүй л гэж одоо харж байгаа. Зөв. Миний олон хамт олон би бинээ ойлгох нь маш чухал. Тэгэл би нэг удирдлага гэдэг түвшнөөс биш те. Хамтарч бүгдээрээ ийм зорилгын төлөө хамтарч ажиллаж байгаа. Бидний гол зорилго бол энэ ирээдүйн энэ хүүхдүүдийг хүмүүжүүлж төлөвшүүлэх ажил маань штэ гэдгээ аль аль нь ойлгоод би бинээ харилцаа ойлгоод хүндлээд явбал тэгээд та бүхэн болно л гэж боддог. Одоо багш нар маань болохоор насны ер нь зөрүүнүүд аяг өндөр байдаг шүү дээ. Залуу багш нар байна. За тэтгэвртэй гарах төгссөн багш нар ч байна гэдэг юм. Ийм хүмүүсүүдтэй ингээд ажиллахад онцлог нь юу вэ? Насны одоо онцлогуд гэж байгаа шүү дээ. Тэр хүмүүсүүдтэй ажиллахдаа та ямар арга барил хэрэглэдэг вэ? Одоо яг нөгөө Z үе X Y гэдэг тэрүүгээрээ жоохон тийм арай өөр. Гэхдээ ер нь бол багш хүн өөрөө одоо хийх ажил нь нэг ижил ажил хийж байгаа учраас бүгдэнд нь ижил шаардлага тавьж бүгдээрээ л хариуцлагатай л байвал тэгэл ер нь багш хүний үүрэг болно л гэж үзэж байгаа.
Яг туршлагын үед бол ялгаатай л да. Хэдэн цөөхөн жил ажиллаж байгаа багш, олон жил ажиллаж байгаа багш бол туршлагын хувьд бол ялгаатай. Одоо хариуцлагатай багш гэхээр таны бодлоор ямар хүнийг хариуцлагатай багш гэх вэ? Би бол одоо хүүхдийн төлөө хүүхдэд хайртай сайхан сэтгэлтэй хүн л хариуцлагатай багш байна гэж бодож байгаа. Одоо мэдээж би хүүхдийг сурч хүмүүжүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм чинь маргаашийн хичээл орохдоо би юу заах вүлээ, хичээлдээ яаж бэлдэх вүлээ, хичээлээ би яаж хүүхдэд сонирхолтой заах вэ? Одоо миний хичээл орж байгаа хүүхдүүд маань төвшингийн хувьд ийм одоо ялгаатай төвшний хүүхдүүд байгаа. Тэр хүүхэд болгонд би хурж яаж ажиллах вэ гэдгээ ухамсарладаг. Тэр хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхны төлөө л одоо би ажил хийх ёстой, хичээл заах ёстой гэдгээ ухамсарлаж тэр ажилдаа хариуцлагатай хандж байгаа багш шиг л одоо хариуцлагатай багш гэж хэлнэ. Одоо тийм биш ажилдаа хариуцлагагүй те зөв өнөө маргаашаа өнгөрөөгөөд цалин аваад явахын төлөө байгаа бол хичээлдээ бэлдэхгүй шүү дээ. Тэр хүүхдүүд ямар төвшөнд сурж гин үү, сурахгүй байна уу, тэр нь ерөөсөө сонирн биш ингээл хичээл ороод заагаал гардаг, самбартаагаа яриад гардаг ийм хүмүүс нэтэр бол одоо хариуцлагагүй багш л гэж хэлнэ. Одоо хариуцлагатай багшигаа яг нөгөө хичээлээ ингээд яг сайн бэлтгээ, сайн хийгээд явж гинүү гэдэг дээр сургалтын менежерүүд хяналт тавьж ажиллах уу тий? Тэгээ сургалтын менежерүүд хяналт тавьж ажиллана. Тэгээд багш нөгөө хичээл төлөвлөлтөө одоо тэгтээ сүүлийн үед бас их нөгөө мэдлэг цэгмэн энэ төр гарч ирээд багш хичээл болгоныг ингээл нөгөө өмнө нь бол жилийн төлөвлөлтөө хийгээл, улирлын төлөвлөлтөө хийгээл, бүлэгсдийн төлөвлөлтөө хийгээл, ээлжид хичээлийн төлөвлөлтөө хийгээл ингээл бүгдийг багш өөрөө хийдэг байсан л одоо энэ захим орчинд бүх юм бэлэн байж байгаа. Яг 40 минутын хичээлдээ би тэр ангид зориулсан хөтөлбөрөө төлөвлөгөөгөө хийчихвэл одоо болохоор юм байгаа байхгүй. Тэгэхээр юу сургалтын менежерүүд харилцан адилгуул юу хяналт тавьж байгаа. А яг хичээл нь үр дүнтэй болж гин үгүй юу гэдэг дээр гол анхаарлаа хандуулах нь зөв гэж би үздэг. Зөв. Одоо тэгээд багш нар хичээлүүдээ ороод менежер маань бол багш нартай дэмжлэг үзүүлээд ингэж явчихж байгаа тий. Өөр ямар хүмүүсүүд сургууль дээр үйл ажиллагаа нийгмийн ажилтан байгаа тий. Нийгмийн ажилтнуудаа та ер нь яаж нийгмийн ажилтнууд бол одоо яг хүүхдийн хөгжил хамгааллыг л хариуцж ажиллаж байгаа. Хүүхдүүдийг хэрхэн яаж хөгжүүлэх үү? Хичээлээс гадуур үйл ажиллагаагаар хүүхдийг яаж хөгжүүлэх үү? Тэгээ хүүхд хамгааллын асуудал сургууль дээр хүүхд хэрхэн яаж хамгаалагдах уу? Одоо сургуулийн орчин хүүхд хамгаалагдсан орчин байна уугүй юу гэх мэтчлэн одоо нийгмийн ажилтны гол ажил бол тийм ба. Ер нь боловсролын одоо тулгын 3 чулуу бол ерөөсөө багш, сурагч, эцэг их. Тэгээ эцэг ихэд бас их үүрэг оролтой. Тэгээ эцэгчүүдтэй уулзах зохион байгуулахдаа миний нэг бас нэг хэлэх дуртай юм бол та нар хүүхдийнхээ хажууд багшийг ерөөсөө муулж болохгүй. Муу байсан ч муулж болохгүй. Тэгхийн бол хүүхд чинь ингээд нэг хөшиг одоо бий болчихно. Хар хөшиг хүүхдүүд чинь бий болчихно. Хичээл дээрээс сууж захтаа багшийнхаа заасан хичээлийг одоо сайн сурыг гэхийн оронд за одооны багш нар ч тийм муу болсон ч гэдэг юм нөгөө аав ээжийнх нь хэлсэн үг ингээд бодогдоод сурч чадахгүй шүү. Тэгэхээр хүүхдүүдээ одоо багшаа дээдлжээж суралцсан шүү гэдгийг л аюу сайн ойлгуулж өгөрэй гэдэг эцэг ихтэй бас уулзах болгондоо л хэлж ярьдаг байж байгаа. Эцэг их үүрэг оролтой. Одоо сая эцэг их нь хүүхдийнхаа хажууд багшийн одоо муулах гэдэг чинь шүү дээ. Яг тиймэрхүү гарч байгаа үр дүнгууд ер нь илт харагддаггүй тий. Ер нь бол харагдана. Одоо зарим эцэгчүүд бол бүр хүүхдийнхээ хажууд багшийг загнах ч юм уу тий багштай зөв бусаар харьцах ийм асуудлууд бол гардаг. Тэгэхээр залуу ээж аав нар одоо сүүл үед бас айлууд чинь нэг хүүхдийн том цөөхөн энтер болсон айлын ганц ч юм уу эсвэл айлын том баг гэл ингээл ерөөс хүүхдтэй үг хэлүүлэх дургүй эцэг их бас их бий болцсон шүү дээ нэг хэсэг. Сүүлийн үед бол бас харьцангуй гайгүй болж байна. Тэгээ ер нь бол эцэгчүүд боловсролыг одоо ойрын жилүүдэд бол их ойлгодог болж бас эцэг ихтэй багш нартай харилцаан дээр арай өөрчлөлт гарч байгаа гэж би үзэж байгаа. Тэрс нэг 2-3 жилийн өмнө тэр бол ерөөсөө л тэгэл боловсрол руу дайрсан, захим орчин ч гэсэн тэртэй боловсрол руу дайрсан, багшийг буруутгасан, багшийн нэр хүнд бол асар их хэр унсан шүү дээ. Эргээд бол одоо бас сайжирч байгаа гэж би үзэж байгаа. Ер нь бол би ч гэсэн бас нөгөө багш нар бол бас их урмаар
мэдээлэл хийдэг те хүүхдүүдтэйгээ харилцахтаа хичээлээ заахтаа их урам зоригтой байвал илүү сайн заадаг юм сэтгэлийн ажил байна гэж би бас ажиглаад байдаг. Тэгэхээр одоо сүүлийн үед бас ингээд эцэг эхчүүд маань багшигаа дэмжихгүй те сөрөг сэтгэлтэй юм хэлэхээр яаж ч урам зориггүй хүн урам зориггүй л ажиллаа хийхээр хичээл номон ч гэсэн хүүхдүүдээ сайн хүрхгүй байх л та те. Гэтэ манай эцэгчүүд бас ухамсартай болсон байлээ. Ер нь бол багшиг ойлгохдаг, дэмждэг. Би одоо сүүлийн нэг одоо 45 дугаар сургууль дээр сүүлийн 2 жил одоо энд ирээж тэр үн багшиг одоо муулж байгаа, багшиг тэгж хэл хамаар доромжилж байгаа ч юм уу. Тийм байдалтай бол таарч байгаагүй. Тэрнээс өмнө бол ер нь бас тийм хандлага жаахан ошрох гэдсэн шүү дээ. Одоо бол гайг болсон. Тэгэнгүүт нөгөө талаас одоо багш нар ингээд зодддаг гэдэг тий хүүхдэд гар хүрдэг гэх юм уу тий нэг чухал хүчирхийлэл гэдэг ийм асуудал. Яг өмнө нь бол байдаг л эсвэл та бидний үед бол багш нар бас нэг хүүхдийг цохиод авах тохиол байдаг гэсэн. Одоо сүүлийн үед бол тэрийг ер нь бол болцсон шүү дээ тий. Тий болцсон. Тийм тэр тал дээр ер нь та ямар арга хэмжээ хэрэгжүүлдэг вэ сургуулиуд өмнөх юмуд тэр багш нартай сургалтал зохион байгуулалт. Ер нь бол аливаа юм эв зүгээр байх. Тэг хүүхдүүдэд ойлгуулах нь чухал. Одоо цохиж зодож авч битгий л одоо загнаад ч одооны хүүхдүүд тэрийг хүлээж авах болцсон. Учирлж ойлгуулах нь чухал. Чи ер нь энд яах гэж сууж байгаа юм те? Юу яахын төлөө сурж байгаа гэдгийг ойлгуулчих юм бол багш тэгээ бухимдаад авах шаардлагагүй гэсэн юм л сургалтуудыг маш их явуулдаг байсан. Тэгээд сүүлийн 2 3 жил бас багш нар маань нэг тэгж хүүхд зодлоо одоо тэглийн инглиг гэсэн асуудал ер нь байхгүй болцсон шүү дээ. Ер нь бол сайхан чигдрэл байгаа юм байна тий. Чигдэрч байгаа боловсрал маань одоо сайхан болж байна. Ер нь сургуулийн удирдлага хүний хувьд одоо бусад залуу шин захирлууд байгаа тий. Тэр хүмүүсүүдтэй за ингэчүүл ер нь зүгээр юм байл шүү гэж зөвлөхөр юм юу вэ? Одоо та бас туршлагатай олон жил ажиллаад эхлэхээр ажиглаж байгаа шүү дээ тий. Урд нь би бол залуудаа ингэж хардаг байлаа. Тэ цаг үе бас өөрчлөгдлөө. Тэгсэн ийм арга барил чи их зүгээр үр дүнтэй юм биш үү гэж хуваалцахаар зүйл юу вэ? Ер нь бол мэдээлэл маш чухал. Харилцан амьд харилцаа үүсгэж мэдээллээ одоо багш нартаа өгч харилцаа ойлгуулцах нь их чухал гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол би ямар зорилготой юм бэ? Би яах гэж энд одоо ажиллаж байгаа юм бэ гэдгийг ойлгосон хүн бол тэгэл ер нь удирдахч гэсэн амар. Ер нь сүүлийн үед багш нар маань бас тэрийгэ маш их ухамсарласан. Бид нар хүүхдийн төлөө ажиллаж байгаа хүмүүс шүү. Ирээдүйд сайн одоо иргэн төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байгаа шүү гэдгээ ойлгож мэдэрсэн л бол тэгээд ажиллахад бас амар. Ер нь тэгээд сургуулийн одоо орчин гэхээсээ илүү багшийн хөгжил маш чухал. Багшаа л хөгжүүлчих юм бол тэгэл боловсрал амжилттай гол хөшүүрэг нь багшийн хөгжил байж байгаа. Тэгэхээр багшийн хөгжил гэхээр багш нар маань өөрсдөө сургалтанд хамрагдана гэсэн үг тий. Тий одоо боловсролын амнаас нөгөө 5 10 1 5 10 жилийн сургалтууд гэдэг явагдаж байгаа. Тэгээд багш нарын тэр сургалт мэдээлэл нь одоо маш чухал. Тэгээ багш өөрөө бас ажлын байран дээр хөгжих нь их чухал. Тэгээ ажлын байран дээр хөгжих боломжууд бас их байгаа. Багш нар бие биенээсээ суралцсан. Бие биенийхээ хичээлд суuna. Тэгээд сүүлийн үед бол бас нөгөө сургуулиуд хоорондын хамтын ажиллагаанууд маш ихээр бий болсон. Тэгээд туршлага солилцох үйл ажиллагаанууд бол их явуулдаг. Тэгээд тэндээсээ суралцдаг. Нэг сургуулийн багш нар өөр сургууль дээр очиод яаж хичээлээ орж байгаа тэрийг харна гэсэн үг шүү дээ. Тий, одоо манай сургууль 45 дугаар сургууль гэхэд Төв аймгийн Хүмүүн цогцлбор сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулад багш солилцооны хөтөлбөр хийжсэн. Төв аймгийн Цэс суманд очиж бас тийм туршлага солилцох үйл ажиллагаа явуулжсан. Тэгээд одоо нэг сургуулиас нэг 2 юм багш хичээл заагаад тэгээд тэр заасан хичээл дээрээ харилцсан одоо хилцүүлэг хийгээд тэгээд сургалтын арга зүйгээ солилцох тийм ажлуудыг хийжсэн. Тэр үл бас багшд их үр өгөөжтэй байсан. Хүмүүн цогцлбор сургууль дээр бол 5 багш манай 5 багш тэнд очиж ажиллаад тэдний 5 багш маа дээр ирж ажиллаж исэн. Тэгээд тэндээс бол бас багш нар бие биенээсээ суралцах маш их одоо ажил хийлээ гэж аль тал нь маш сэтгэл хангалуун байсан. Арга зүйгээ багшны багшлах арга зүй гэж айгүй их яригадаад байна шүү дээ. Тэр нь одоо
яг нарийн юуг нь энгийн өнгөөр тайлбарлавал яаж ин гэсэн үг лээ? Багш ямар арга хэрэглэх үү хичээлдэг гэдэг их чухал. Одоо хичээлээ заахта хүүхдүүдийг сонирхолтой болгохын тулд идэвхжүүлэх, сэтэлжүүлэх аргуудыг одоо хэрхэн яаж хэрэгжилж ийн вэ гэдэг. Тэг хичээлээ онцлогоос бас шалтгаална. Математикийн хичээл бол ямар идэвхтэй сургалтын арга хэрэглэх үү? Биологийн хичээл ямар идэвхтэй сургалтын арга хэрэглэх үү гэд аргаасаа шалтгаалж байгаа. Одоо урд нь бид хэд одоо сурагч байсан. Би ч одоо 96 оноос эхлээд анх нэгдүгээр ангид ороод сурагч болсон гэсэн. Тэр үедээ ч гэсэн арга зүйн энэ бол байсан. Байгаа юу? Эсвэл сүүлийн үед л арга зүйн тухайн айгүй юм итгэвтэй насаа л энэ сургууль хүмүүжүүлэх ухаан багш гэдэг байсан цагаас л арга зүй байгаа. Тэр багш болгон өөр өөрийн аргатай, өөр өөрийн туршлагатай. Одоо нэг хичээлийг л гэхэд багш болгон өөр өөр аргаар заана. Тэр нь аль нь одоо хүүхдэд илүү их тусч гинүү, хүүхд илүү сайн ойлгож гинүү гэдгийг л одоо би юунээсээ туршлага судалж байгаа гэсэн үг. Зөв. Гэтэ одоо яг ангид чинь хамгийн багадаа 30 орчим хүүхдүүд байгаад байгаа шүү дээ. 30-аас ингээл дээшээ олон хүүхдүүд. Тэнгүүд тэр бүх хүүхдүүдэд нэг арга зүй гээр хичээл орох уу, өөр байх уу? Яг одоо шинэ хичээл заах процесс нь бол нэг аргаар зам өөр аргаар заах боломжгүй шүү дээ. Хүүхдүүд хэрхэн яаж хичээлийг хүлээж авав, хичээлийг яаж баттгах уу гэдэг дээрээ хүүхдийн онцлог тааруулаад одоо математикийн хичээл бол би багш байхдаа хүүхдэд тохирсон гэдэг даалгаврыг өгч бодулдаг. За одоо араа удаан ойлгодог хүүхдэд бол нэлээд амархан төвшний бодлого өгдөг. Хурдан ойлгочдөг хүүхдэд бол арай өндөр төвшний бодлого өгч бодулдаг гэх мэтчлэн ингээд. Тэгэх юм байна тий. Гэтэ одоо багшлахгүй гэхээр 10 хэдэн жил болчихсон. Тийм шүү тий. Ер нь тэгэхээр тэрэн дээр нь л их багш нарыгаа сайн дэмжиж өгсдөл юм байна л да тий. Тэгэхгүй болохоор багш нар маань зүгээр л бүх хүүхдүүдэд нэг л аргаар загаал дуусчих юм бол зарим нь ойлгол, зарим нь ойлгохгүй үлдчихэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрэн дээр нь нэлээд анхаарч ажиллаа. Тэрэн дээр нь бодвол тэр сургалтууд ч гэсэн явж байгаа хэл та тий багш нарт тий та ингэж зэмшээрэй. Идэвхтэй сургалтын аргууд гээд багш нарт заагддаг. Ер нь одоо та юугаа удирдахын ухаан тий бас сургуулаа удирдах менежментийг хэрэгжүүлэхдээ яг ямар зарчмыг баримталж байна? Одоо сургуулийн менежментийн загвар гээд 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ менежментийн загвар бол 45 дугаар сургууль дээр бүр анхны 4 сургуулийн нэг болж хэрэгжиж эхлээд тэгээд тэр маань нөгөө BTS зарчим одоо цикл хэлбэрээр ажлаа төлөвлөдөг, хэрэгжүүлдэг, үнэлдэг, сайжруулдаг. Энэ аргаараа яваад одоо бүтэн хичээлийн жилийн туршид бид нар эхлээд төлөвлөлтөө хийн. Тэгээд төлөвлөлтөө хэрэгжүүлнэ. Тэгээд үнэлнэ. Явцын үнэлгээ, эцсийн үнэлгээ хийгээд тэгээд сайжруулах арга замаа тодорхойлоод тэгвэл одоо энийгээ бид нар дараагийн хичээлийн жилд ингэж сайжруулъя гэд ингээд явдаг нь бол одоо менежментийн гол зарчим байж байгаа. Энэ зарчмыг бол 45 дугаар сургууль дээр нэлээд сайн хэрэгжүүлсэн. Тэгээ менежментийн загвар гэдээ бүр ингээд зураглалаа гаргачихна. Энэ хичээлийн жилийн одоо бидний газрын зураг гэсэн. Тэгвэл сургуулийн маань насын хараа юу вэ? Эрхэм зорилго юу вэ? Энэ хичээлийн зорилго юу вэ? Энэ зорилгод хүрэхийн тулд бидний тэргүүлэх зорилт нь юу вэ? Тэгвэл энэ тэргүүлэх зорилтод хүрэхийн тулд ямар үйл ажиллагаа явуулах юм? Тэгээ энэнд одоо багш нар ямар үүрэгтэй авах юм, эцэг ямар үүрэгтэй авах юм гэдгээ ингээд хичээлийн жилийн туршид төлөвлөөд тэрийг хэрэгжүүлэхийн тулд бүх хүн одоо нэг чиглэлтэй, нэг зорилготой явж байгаа нь бол менежментийн гол дарга гэж явагдаж байгаа. Тэрийг одоо хэрэгжүүлээд явхад мэдээж асуудлууд гарна тий. Танд гарч исэн одоо хамгийн төвөгтэй асуудал юу байв? Тэрийг та ямар аргаар гоё ингэж шийдэж гарч исэн туршлагаасаа олцвол. Менежментийн загвараа эхлээд хэрэгжүүлэхдээ эхний 1-2 жил бол нөгөө удирдлагын түвшинд менежментийн загвараа боловсруулад тэгээд одоо багш нарыгаа энийг хэрэгжүүлэх гэдэг байдлаар өгдөг байсан. Тэгээд сүүлдээ нөгөө багш нарыгаа өөрсдөө оролцуулаад, сурагчдыг оролцуулаад, эцэг эхийг оролцуулаад бидний тулгымцсан асуудал юу юм бэ гэдгийг эцэг эхийн түвшинд, багш нарын түвшинд, сурагчдын түвшинд тодорхойлоод тэгвэл энэ тулгымцсан асуудлаа одоо тодорхойлохын
шийдэхин тулд бид нар юу хийх ёстой юм бэ гэдгээ бүгдээрээ хамтаараа одоо хийсэн нь бол айгүй гол юу байсан. 2022 онд лөө бүр 8 сард хичээл эхлэхийн өмнө бүх багш нараа урлаг зааландаа 2 өдрийн сургууль зохион байгуулад тэгээд тэндээсээ ингээд хамтдаа тулгымцсан асуудлаа тодорхойлоод хамтдаа зорилтоо тодорхойлоод үйл ажиллагаа тодорхойлоод ингэж хэрэгжүүлж эхэлсэн нь одоо илүү үр дүнтэй байсан. Үнийг оролцуулаа тий өөрсдийг оролцуулахгүй бол бас ойлгохгүй байх гэсэн үг шүү дээ. Яг өөрсдөө оролцож миний тулгымцсан асуудал юу юм? Сурагчийн тулгымцсан асуудал юу юм? Тэгвэл энэ орчны тулгымцсан асуудал юу юм? Суралцах чадвар дээр тулгамдаад байгаа асуудал юу юм гэх мэтлэн ингээд яг чиглэлээрээ тодорхойлоод тэрийгээ тэгвэл шийдэхин тулд бид нар юу хийх ёстой юм бэ гэдгийг ингээ хамтаараа шийдэж багш яг өөрөө оролцсон илүү үр дүнтэй болсон гэж харж байгаа. Эцэг эхийг оролцуулахдаа бас уулзалтаараа яг уу тий эцэгхээс бол тулгымцсан асуудлыг тодорхойлуулад тэгээд багш нартайгаа хамт менежментийн загвараа тодорхойлцоод тэгээд тэрийг эцэг эхтэй танилцуулаад сурагчдаа танилцуулаад тэгээд зорилгыг тодорхойлуулад одоо бидний тулгымцсан асуудал юм байсан энэ хичээлийн жилд яг энэ асуудлыг шийдэхин тулд бүгдээрээ ингээ хамтдаа ажиллах нэ гэдгээ ингээ танилцуулаад явах нь илүү. Тэгээ хаврын тайлангаа тавина. Тэгэхэд ерөнхийдөө ихэнх зорилгоод нь бэлдсэн байсан үү те гайгүй. Янз бүр тэгэл ангийнхаа төвшөнд хүүхдүүдийнхээ төвшөнд янз бүр тийм сургуулийн одоо 24 оны хаврын үнэлгээгээр бол нэг 84% бэлсэн байлоо. Тэр бас сайн л бэлсэн юм тий. Чиглэлээрээ хаврын тодорхойлоод үнэлгээ өгөөд хүндлэнгийн үнэлгээ өгөөд тэгээд үр дүнгээ гаргадаг байсан. Та гэхдээ нөгөө бас яг математик суурьтай учраас яг тоо гаргаж ирээ те 84% тэр болгоныг ингэж нарийн тооцож явахын тулд дундуур нь хэмжих хэрэгцээ их гарч исэн баг та те. Тэр хэмжилтээдээ яаж хийж исэн юм? Хэмжилтээ тэгэл нэгжээрээ шатандаа хэмжилтээ хийгээл хүүхд болгон дээр анги болгон дээр одоо хувь гарч ирнэ. Үсгэлээ. Тэгэл тэндээсээ дээшээ шатандаа үзэгдлээ байна. Тэрний давтамж нь намбар 1 хийгээд хавар уул нь бол жилд 2 удаа хийгээд явах нь бол илүү үр дүнтэй. Тэгээд ажлын байдлаас шалтгаалаад зарим жилд 1, зарим жилд нь 2 удаа хийн. Тэгээд ерөнхийдөө бас тэр үйл ажиллагаа эцэг их багш сурагчдаас Google формоор бас ингээд санал асуулга аваад ингээд тодорхойлоод явдаг байсан. Ер нь бол тэгэл жилдээ 2 удаа төлөвлөгөөгөө хараад яаж ийн гэдгээ анзаараад гүйцэтгэлээ хянаал явна шүү дээ. Жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө гэж гаргадаг. Тэр нь болохоор нөгөө жилээрээ санхүүгийн жилээрээ сургуулийн үйл ажиллагааны төлөвлөгөө гэхээр хичээлийн жилээрээ гараад яг тэр хоорондоо нөгөө уялдуулаад ингээд сайжруулалт хийгээд явхад бас их төхөн болдог. Сургуульчин нэрээ бас нэг хичээлийн жил яг үндсэн цикл хоёроос жоохон зөрөөд идэг шүү дээ. 9 сарын 1-нд хичээд эхэлж явж байгаад нэг хагас жил болоод 1 сарын 1-ээс нөгөө гүйцэтгэлийн төлөвлөгөөний жил эхэлдэг. Тэгэхээр яг тэр үед нэг ингээд үнэлгээ хийгээд сайжруулалт хийгээд шинэ гүйцэтгэлийн төлөвлөгөө гаргаад ингээд явах нь. Одоо ер нь шинэ одоо бид хийж Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг бэлтгэж явж байгаа хүмүүсүүд байгаа тий боловсролын салбарын хүмүүс. Энд дээр та ер нь ирээдүйд танд гоё гэрэлтэй харагдаж байгаа зүйл нь юу вэ? Тий одоо хүүхдүүд дээр гарч байгаа, багш нар дээр гарч байгаа одоо эерэг өөрчлөлтүүд таны нүдээр юу вэ? За хүүхдүүдийн хувьд бол хүүхдүүд аюу тийм юмыг их чөлөөтэй сэтгэдэг болцсон. Тэгээд нэг юм хийхдээ маш олон талаас нь гэж хардаг болсон. Ийм одоо байдал аягүй ажиглагдаж байгаа. Тэгээд одоо саяхан нэг хүүхдийн чуулга уулзалт юу болсон байна. Тэрэн дээр хүүхэд нөө төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан бидний ирээдүйн төрийн алба гэсэн тийм уулзалтанд тэр нэг хүүхэд одоо биднийг одоо сургууль хүмүүжүүлж байгаа энэ багш нарын маань цалин яагаад юм бэ нэ гэж асуусан байхгүй.
Тэгэхээр тэр хүүхэд өнөөдөр зөвхөн өөрийнхөө сурах зорилгыг биш тий өөртөө хичээл зааж байгаа тэр багшийн нийгмийн асуудлыг одоо бодоод явж гин гэдэг бол маш их өргөн хүрээтэй сэтгэж байгаа юм ингээд харагдаж байгаа. Тэгэхээр энэ өргөн хүрээтэй сэтгэж байгаа энэ нөхцөл байдал тохируулаад бид нар хүүхдүүдээ хөгжүүлэх тал дээр нь бас их өргөн хүрээтэй олон талаас нь авч үзэж ингэж одоо хөгжүүлэх юм бол хүүхдүүд маань ирээдүйд одоо маш мундаг боловсон хүчин гарна гэж харж байгаа. Тэгээ багш нар маань ч гэсэн хүүхдүүдийнхээ насны онцлог тэр үеийн онцлогт нь одоо тохируулж бас өөрийгөө шинжлэх гэж багш нар маань их бас оролдог болсон шүү дээ. Одоо бол багш нар давхар суралцж байгаа, магистр сурж байгаа, доктор сурж байгаа гэдэл ингээд өөрийгөө хөгжүүлж байгаа багш нар маш их болж байгаа учраас ер нь бол хөгжих нь чухал юм а гэдгийг аль шатанда бүгдээрээ мэдж байгаа гэдг нь аягуулс давуу тал болж байгаа л гэж харж байгаа. Таны бодлоор ер нь жоохон буруу ойлгогдоод байгаа тийм ялангуяа эцэг их талаасаа ялангуяа эцэгчүүд маань бол хүүхдүүдтэй ингээд шууд нөлөөлж штэ тийм гэр бүлд нь байгаа учраас эцэгчүүд талаасаа сургуулийг жоохон буруу ойлгоод байгаа тийм засаад залруулчихсан сан гэж бодож явдаг бодол байдгүй тэнд тэр нь юу байдаг вэ? Миний хувьд бол яг тийм эцэг их буруу ойлгоод ингээд зөрчил үсээд надад бэрхшээл тулгарч ирсэн тохиолдол бол сүүлийн 2-3 жил бол байхгүй. Тэгэхээр эцэг эхийн маань ойлголт бол аюу сайхан болж байгаа гэдэг бас итгэлтэй байгаа. Ер нь бол нэг зөрчил гараад идэх эцгийнхээ уулзалтыг зохион байгуулад намран зохион байгуулад ийм зорилготой хичээл ийм үйл ажиллагаа зохион байгуулагдана эцгийн үүрэг ийм шүү гэд ингээд явчихаар ер нь зөрчил аюу гарч байгаагүй. Тэгвэл бас гоё л болж байгаа шүү. Сайхан болж байна тий. Нийтлэг одоо сургуулийн хүмүүсүүд чинь санаа зовоод идэг наа ээж аавуудын хил ам хэцүү гэдэг үг аюу их яригдаад идэг шүү дээ тий. Тэгэхээр бол тэр нь бол гоё ойлгомжтой. Яг нь тэр нь бол нэг жижигхэн асуудал дээр одоо юу гэдгийг хоцорсон хүүхд дээр авж байгаа арга хэмжээ нэг хүн таалагдахгүй ч байдаг юм уу тий. Эсвэл одоо дүрмт хувцас өмсгөл шаардж байгаа шаардлага хувь хүнд таалагдахгүй ч гэдэг юм. Иймэрхүү л зөрчлүүд гарч байгаа. Тэгээд тухайн үед тэр хүн ойлгохгүй байж байгаа тайлбарлаад хэлэхээр ойлгоод тийм юм байна шүү гэд ингээд ойлгоод явж байгаа нь бол бас нэг зөв урсгал голдрол орж эхэлж байгаа юм болов уу гэдг нь бас харагдаж байгаа. За ингээд хоёрын ярилцлага ерөнхийдөө дуусах тийшээ хандчихъя. Тэгээд таныг би шинээр одоо захирал болсон байгаа хүмүүсүүдтэй те багш нартаа, менежер, удирдах ажилтныхаа хүмүүсүүдтэй сайхан уриалга хэлээд, эерэг сайхан уриалга хэлээд ярилцлагад басъя. За 4-р сургуулийн хамт олон бол бас маш сайхан халуун дулаан уур амьсгалтай ийм хамт олон байсан. Тэгээд намайг маш сайхан хүлээж авсан. Одоо энэ 45-р сургуулиас ирж байгаа одоо ийм хүн ирж байгаа. Үнэхээр одоо сургуулийн маань өөрчлөн гэдэг. Би ажлаа аваад нэг хэд хонож ахт эцгийн зөвлөлийн гишүүдтэйгээ бас уулзалт зохион байгуулахад надаас маш их зүйлийг хүлээж намайг бас их сайхан ингэж хүлээж авсан нь бол надад аюух ирч хүч урам зориг өгсөн. Тэгээ бүгдээрээ хамтдаа 4-р сургуулийнхаа сурагчдыг ирээдүйд сайн хүн болохын төлөө хамтдаа харилцан ойлголцож ингээд хүүхдүүдийнхээ төлөө нэг сэтгэлдээ нэг зорилготой ажиллана гэдэгт маш их итгэлтэй байгаагаа одоо эхлэхэд таатай байна. Тэгээд хамгийн гол нь бид нар бие биенээ харилцан ойлголцох нь чухлаа гэдгээл хэлж тэгээ босрлын төлөө хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хамтдаа хөгжиж хамтдаа харилцан ойлголцож ажиллая гэж уриалъя. За баярлалаа.